Та subscribe дарж сувга захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Чихэна. Нэг Эрдэнэт Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний 10 номерын купенд Эрдэнэтийн 3-8 чин залуу Местний гэгдэх 2 Орос янхантай танилцаж зам зуур нэлээд найргацгаажээ. Улаанбаатараас Эрдэнэт хүртэл янхан тус бүрт 30 мянган төгрөг атгуулж жаргасан залуус өөрсдийгөө Чемба, Зорго, Гала гэж нэрлэлцгээч. Тэд өглөөний 8 цагийн үед Эрдэнэтэд ирээд галт тэрэгнээс бууцгаажээ. Энэ үед Чемба 2 янханд хандаж "Та хоёр бидэнтэй хамт явахгүй мө? Бид гурав та хоёрт хоногийн 100 мянган төгрөг төлье. Хэрвээ зөвшөөрвөл бидэнтэй хамт буу" гэжээ. Хэдэн төгрөгийн төлөө бөксөө худалдагч бүсгүй чүүл уухайн тас зөвшөөрчээ. Тэд вокзалаас такси барьж Эрдэнэтийн 3 дугаар микро районд орших Чембагийн гэрт ирцгээсэн байна. Хөвсгөл аймгаас шилжиж ирээд хагас жил болжгүй Чемба ганц биеэр амьдардаг юмсан жий. 3 залуу 2 зочноо амрааж цай цуулгаад жаахан унтуулсан байна. Энэ хооронд Зорго Гала 2 гэр гертэ очиж панаалын үг урсгахаар гарч оджээ. Тэд гэрийнхэндээ хандаж дархан руу 3 хоногоор явах ажил гарчихлаа. Одоо Гогоос унаа явна гэж худлаа хэлцгээсэн байна. Тэгээд замаараа дэлгүүрээс арх дарсаваад Чембагийн дэржээ. 2 Орос янхан тэдний сэтгэлийг ингэтлээ гжигдсэн хэрэг. Зарим хүн мунгийн халуунд нэг автгаараа ханаж садгаа мэдхэ байчихдаг. Төдөлгүй ёстой юм ёсоороо болж мань хэд хундаг тавилгүй архитаж хувцас өмсөлгүй секстэж гарчээ. Ингээд маргааш өглөө нь болоход Оксана, Чербака хэмээх 2 янхан бид 100 мянган төгрөгөө аваад оройн суудлаар дархан явна шүү. Мөнгө бэлдэж байгаараа гэж сануулсан байна. За дууланч. Та хоёр санаа зовлтгүй. Орой бид мөнгийг ч натгуулаад вагонд суулгаад өгнө. Тэр болтол хідүүлээ сайхан секстий гэж уриалж. Тиймээс 2 бүсгүй эргэж хувцаа тайлан өгсөн архийг нь уугаад бөксний ажилдаа орсон байна. Өдөржин шүнжин архи уусан 2 бүсгүй 3 хундаг уугаад л нам явцгаажээ. Нэг сэртэл тэднийг сахилгагүй залуус орон дээр 4 мөчийг нь тэлж хүлээд орхисон байж. 2 бүсгүй бэбинэ хийдэм ээл харж цаадуулч нь хайчсан юм бол доо. Өглөө болж гин үү, орой болж гин үү? Эндээс хурдан зайлахгүй бол баларч мэдхэн гизгэ. Хүлээсээ тайлах гэж оролдсон ч барсангүй. Төдөлгүй Чемба, Зорго, Гала 3 гаднаас хоолунд арх дарс барьсаар орцгорж ирэв. Тэдний нөгөө сайхан аашцсан алга болж 2 янханд хутах тулгын шуудал зандарч босгоод эсэргүүцвэл алан шүү гэж сүрдүүлээд хоолунд хийлгэжээ. Тэд хоол идснийхээ дараа 2 янханд ээлжид тамллыг нь амсуулах ажилда орсон байна. Ингээд үе зодож нүдэн хутгаар бие хааг нь зүсч өдрөө рүү архины шил углан зовоож тарч лаасаар бүтэн 3 хоног өнгөрөөжээ. Тэгээд тэд 4 дахь хоногийн өглөө мань 2-ын хамаг мөнгийг сэгсрээ тавьж явуулахт муу сайн орсууд манай монголчуудыг нутагтаа их тамалдаг гэсэн. Бид чинь орсуудаас өш хонзон авч байгаа юм. Та хоёр өш хонзонгийн золиос болсноо ойлгов уу? Цагдаад мэдэгдээд үзээрэй. Тэгвэл алж орхин шүү гих зэрэгээр зансан байна. Нийтдээ 5 хоног монгол залууст хулигтуулж хүчин дүүлсэн 2 янхан бүсгүй цагдаад мэдэгдэх гэсэн боловч араа бодоод зүрхэлсэнгүй. Чербака гихч бүсгүй нь хөл гараа хуглуулж явж чадахгүй болсон байваа. Нүүр амнаас нь бусад бүх бие нь шарх сорив болсон 2 бүсгүй арай гэж вагон цуугаад дархан руу зүгэлжээ. Дарханд Местний орсууд нэлээд байдаг бөгөөд Чербака, Оксана 2 тэдний үр сад юмсан ч. Нүднээс гартлаа туйлдаж ядарсан мань 2-ыг ах トゥ хамаатан саднууд нь угтаж аваад яасан хийснийг нь асуухад Эрдэнэтийн залуус бид 2-ыг 5 хоног тамалсан. Гэхдээ бид 2 өөрсдөө буруутай. Яагаад гэвэл тэдэнд бие үнэлсэн юм гэж үнэн учраа хэлжээ. Үүнийг сонссон Газиев, Никифор гихч шкаф шиг том биетэй 2 залуу. Тэднийг цагдаад мэдэгдээд ямар ч нэмэр байхгүй. Монголчууд хоорондоо хойвилдэж таарна. Харин бид 2
хуваараа өш хонзон авчихъя. Та хоёр бидэнд тэр залуусаа заагаад өгчих. Гэхэд Монгол залууст үхтлээ тамлуулж дормжлуулсан хоёр бүсгүй зөвшөөрсөн байна. Тэд юуны өмнө бие тэнхрүүлэх хэрэгтэй байсан бөгөөд 7 хоногийн дараа мань хоёр бүсгүй машин дээр хөлөглөн Газиев Никифор хоёрыг дагуулan Эрдэнэт рүү зүгэлжээ. Тэд эхлээд Чимбагийн гэрийг нууцаар тандсан байна. Өдрийн 11 цагийн үед Чимбагийн байрны ойролцоо очоод машины цонхоор ажиглаж байтал тэднийхээс галаа зориго хоёр гараад явжээ. Энэ үед Газиев Никифор хоёр машинаас бууж Чимбагийн хаалгыг тогтштол цаатах нь онгойлгоод өгч. Ингээд тэд Чимбаг барьж аваад цамцыг нь тайлж орон дээр хэвтүүлээд цахилгаан эндүү залгаж гидсэн дээр нь тавьсан байна. Халуун эндүү гидсийг нь түлж эхлэхэд Чимба "Та нарт юу хэрэгтэй юм бэ? Намайг ингэж тарчлахаа болооч" гэж аимшигтайгаар бархирсан байна. Энэ үед Газиев "Та нар манай хоёр бүсгүйг хүн харахын эцэсгүй тамлснаа мэдэж гин үү? Шэн Орсуу та нараас өш хонзонгаа авч байна. Нөгөө хоёр чинь энд ирэхгүй юу?" гэхэд Чимба "Би яг үннийг хэлье. Тэд цагийн дараа гэхэд хүрээд ирнэ. Гэрээсээ мөнгө авчрах гээ явцгаас. Энэ халуун эндүгэ аваач. Мэний гэц түлэгдээд юу ч үгүй боллоо штэ" гэж уйлан дуулжээ. Газиев түүний гидсэн дээрээс эндүг автал Чимба чангаар бархирах зур. "Та нар ямар муухай өш хонзон авдаг юм бэ? Үүнийхээ оронд намайг зүгээр л зодчгоочтэй" гэсэн байна. Тэгтэл Никифор "Чамайг зодохгүй өнгөрөөнө гэж бодож гин үү?" гэж зохиод унгахчих. Мань хоёр Чимбаг ортой хамт хүлж орхиод галаа зориго хоёрыг эрхийг хүлээгээд суучих. Тэд цаг гаруй хүлээсний дараа Чимбаг заамдаж аваад "Чи худлаа хэлсэн байна. Цаад хоёрынхоо гэрийг зааж өг" гэхэд цаатах нь "Би яг үнийг хэлж байна. Одоохон ороод ирнэ. Та хоёр 5-10 минут хүлээчих" гэх зэргээр шалдаа бууж юм. Цагаа тулахад нөхдөө хүртэл дайсанд барьж өгдөг ийм арчаагүй амт зөндөө байдаг. Ийм итгэхэд үүдэл хүний санаанд оромгүй ёс бус үйлдэл хийдэг бөгөөд тэдний нэг нь Чимба бололтой. Төдөлгүй гадаа байгаа хоёр бүсгүй Никифор л ууцдаж "Нөгөө хоёр чинь наад айл руу чинь орохоор явж мэдээтэй байгаарай" гэж сануулжээ. Тиймээс Никифор хаалганы ард зогсоод Газиев хаалга онгойлгож өгөхөр болж төдөлгүй хаалга тогшоход Газиев хаалга онгойлгонгуудаа хажууруур нь гүйгээд орчихж. Зориго галаа хоёр ямар ч сэжиг авалгүй том өрөөнд орж иртэл найз Чимбан хүлээстэй байгаа нь тэр. Хэн сандралд орч "Юу болчиход байгаа юм бэ?" гэд дэрэгтэл Никифор Газиев хоёр гарч ирээд хоёуланг нь яах ихийг завдалгүй цохиод унгахчихсан байна. Ингээд мань хоёрын гидсэн дээр мөн л халуун эндүү тавьж таржлаасан бөгөөд зориго галаа хоёрыг аимшигтайгаар бархирч байх үед Чимба амсах ёстой зовлонгаа амсчихсан аятай маас адил хэвдэж байсан байгаамаа. Сансныг бодоход Никифор Газиев хоёр тийм ч муу хүмүүс биш бололт. Тэд мань гурвын гидсийг халуун эндүүгээр сайн гихчин түлж орхиод л болчихсон тэр. Хэрвээ хоёр Орос бүсгүй шүүх сэргийлэх болсон бол хүн дамлах гаж донтой Чимба гала зориго 3 их баг хэмжээгээр ял сонсох нь ойлгомжтой байлаа. Тэд хүн барьцаасан хэрэгтч унаж мэдхээр байсан бөгөөд үүнийг Газиев Никифор хэмээх хоёр бадруунгэр гарынхаа жилийг гаргах төдий нам жим дарсан байна. Эдүгэ гидсэн дээрээ эндүүгээр төлөвлөсөн сорвтой хүн тааралдаж гэмээр нөгөө 3 залуус байж мэдхнэ. Хоёр санхүүгийн ажил олон жил хийсэн Готов дорч хэмээх өвгөн тээврийн тэрэгний жолооч Даржаа гихчийг хөлсөн Төв аймгийн Баян цагаан сумыг зорьсон байна. Тэгтэл жолооч хар зам дээр хурдтай явж байтал гэнэтхэн замын хажуугийн ингрэс оодонгийн тугал орж ирээд тоормос гიშгхийн завдалгүй урд дуур нь орчихж. Ингээд жолооч Даржаа айлын тугал дайраад алчхан дэрээ. Манера Готов доржгүй. Одоо яана? Халуун зунаар хар зам дээр оодонгийн тугал орж ирнэ гэж ёстой сансангүй. Гэхэд өвгөн ялахгүй юмнаас ямааны гарцтай гэдэг юм. Ямар ч гэсэн эзнийг нь олж уучраа олдсон дээр болов. Туглаа дайруулсныг дурандаж мэдээд хүрээд ирдэггүй юм байх та. Хэмээн тамхиа татаж хэсэг хүлээжээ. Төдөлгүй жолооч ир. Ерөөсөө явъя. Ямар миний буруу юм. Баруун аймгийн хамаг машин цовдөг зам дээр туглаа хариулаагүй орхисон нь
айлын буруу эртхэн замд өгье. Гэхэд Годов дорж өвгөн би энэ туглыг орхиод явж чадахгүй. Ерөөсөө энэ туглыг ачаад тэр худгийн хажуудах хідэн айлаар орж сургалъя. Чи айсны хэрэггүй. Төлбөрийг нь би төлнө гэсэн байна. Жолооч залуу түүний үгнээс гачсангүй. Төдөлгүй мань хоёр дайрч алсан туглаа ачаад ойролцоо байсан 3 айлаар орж үнэн учраа хэлтэл манай айхны тугал биш, дарван болоожийн тугал байна. Та нар нэгэнтэл дайрчихсан юм бол тэр чигтээ яваад өгөхгүй яавд. Зам дээр дайрсан туглын төлбөр төлөх нь битгий хэл. Зам дээрээс мал ачдаг үе ихлээд удаж байна шүү дээ. Тэгээд очиж дарван болоожийн тугал шүү гэд ихээхэн янз муутай өгдөж. Уг нь тэд мань хоёр талархах ёстой байв. Үүний учир нь ердөөл дарван болоож гих чинь орон шоронд олон жил болсон өөдгүй эртэй холбоотой юмсан чи. Тэгээд одоо яа гихв? Дарван болоожд туглыг нь аваачиж өгчтэй. Та хоёр ч мөн үеийн үртэй улс юм а. Цаад өөдгүй ирчин мөнчих новшронт болоожийнхын үүхэнд давааны цаан руу байгаа гэ зааж өгсөн байна. Ингээд мань хоёр болоож гихчинд очсон байна. Ганцууга суйлсан дунд хэрийн насны нэг эр хоймортой тамхи байгуулад хэвтэж байваа. Годов дорж өвгөн их сэтгэл зовсон шинжтэй болсон явдлыг яриад туглаа үзэхгүй юу гэхэд өнөө хэр гарч машин дээрх туглыг хараад манай тугал мөн байна. Төрөөнөөс хойш харагдахаа болчихсон юм. Та хоёр алаад хайчихсан юм чинь арга байж юу гэж ирээд л түнтэгнээд явчихчих. Энэ үед Годов дорж өвгөн одоо нэгэнд ийм юм болчихсон юм чинь уурлаа цугалдаад яхав. Ямар хүн дайраад алчихсан биш. Би чамд ерөөсөө 100,000 төгрөг өгье гэхэд дарван болооч. Юу яриад байгаа хөгшин төгцгөө? Би туглынхаа оронд 200,000 төгрөг авахаас нааш салахгүй. Гэх зэргээр дэлбэртлээ ууралсан байна. Тэгтэл жолооч ир. За чи болж үзээрэй. Нэг мо тугал үсрээд 20,000 төгрөг л болно. Тэгж ярих юм бол Оодонгийн туглаа хар зам руу явуулсан чи өөрөө буруутай шүү. Ерөөсөө Годов доржгүй. Хоёулаа энэ мо туглынхын сэгийг буулгаж хайчаад явъя. Миний машины номерыг завын цагдаад мэдэгдээд дараа нь надтай шүүхтэд мөнгө төгрөгөө олж аварна биз. Гэхэд болоочийн хөлх нь буу бололтой. За яах вэ? Тэр 100,000 төгрөгөө өгөх. Мөн та хоёр ачааны машинтай яваад хэлэх үү? Манайхыг нүүлгэж өг. Тэгээд тооцоод дуусъя гэж. Үүнийг сонсоод жолоочир бүр ихээр бухимдаж чи яасан давруу хулгаач вэ? 100,000 төгрөг авбалав байвал бай. Алив Годов доржгүй. Та тэр 100,000 төгрөг өгчих явъя. Ер нь та анхнаасаа л энэ муу туглын зулбцахыг оргичхоод явах байтал шал дими сайхан сэтгэл гаргаж энэ нөхрийг улам оодруулчихлаа. Муу санаатай олиггүй хүн сайхан сэтгэл гаргаж болдоггүй юм шүү дээ. Гэд машиндаа суух гээд эргэтэл дарван болооч түүний нуруу руу хутах шаачсан байна. Ингээд нэг муу тугалнаас болж бөөн хэрэг мандхан тэр. Дарван болоож бүр улангасч. Би наранд байтугай нарсанд доромжлуулж яваагүй юм шүү. Чамайг алчихсан байхад авгаа авахнаас ааруул идэх шүдтэй гарч ирнэ. Гэд жолооч залуу дахиад хулгалах гэж дайрсан байгаа. Харин аз болж Годов дорж өвгөн жолоочийн урдуур орж хориглжээ. Жолоочир аюултай этгээдтэй учирснаа ойлгоод Годов дорж өвгөнийг тэр чигт нь орхиод машинаас аж давхин хэдэн хормын өмнө уулзаж учирсан 3 айлын гадаа ирж танааханд машин барьдаг хүн байна уу? Би хутгадуулчихлаа. Миний машиныг бариад намайг эмнэлэгт хүргээд өгөөч гэж гуйсан байна. Нэгэр цаад өөдгүй ирчин мөнчих новшронд гэж бид эсгэллүү. Нөгөө өвгөн чинь тэнд үлдээ юу? Тэр өвгөнийг одоохон л авахгүй бол цаад болоод чинь яаж мэднэ шүү. Алив би машиныг чинь бариад явъя. Гэд жолооны ард суужээ. Ингээд төдөлгүй болоожийн гадаа ирж өвгөнийг суулгаж аваад баян цагаан сумын эмнэлэг рүү хөдөлсөн байна. Тэдний хөдлөх үед болооч шархаа даран эмзэглэж суусан жолоочд хандаж. За яах вэ? Чамайг би дахиж худгалаад ярьшгүйд. Харин цагдаа магдаа гэж новшрох юм бол амь настаа чинь ярина шүү. Одоо яа гэх вэ? Сайхан туглынхаа оронд энэ өвгөнөөс 100,000 төгрөг аваад салахаас биш. Хэмээн жишимчүггүй хэлсэн байгаа юм. Хүн хутгалчаад цаад хүн нь цус алдаад өглөөд байхад ийхүү юу ч болоогүй юм шиг хандахыг бодоход манер ёстой цайжчихсан новшийн хулгайч бололтой. Харин аз болж жолооч даржа сумын эмнэлэгт цаадгүй хүргэгдснээр
цус алдаж амир сэтгэс аврагджээ. Төдөлгүй цагдаа нар дарваан болоожинд очсон бөгөөд манер хоёр гараа гавлуулж байх үедээ би туглаа дайруулж хохирчход дээр нь бас шоронд сууж хохирох болж гинүү. Ёстой гайгүй хөвтнэ гээ цагдаа нарын өөдөөс нэлээд тэрсэлдсэн байгаа юм. Болоож энэ хэрэгтэй 4 жилийн ял авчи. Тэр өмнө нь 2 ч удаа шоронд орохдоо хоёуланд нь хүн хутгалж ял авсан байгаа юм. Ёстой л нөгөө заамал дүнсэн нарсанд суусан ч засарна гэвэл гонжинжоо болсон идгээд ажи. Тэгээд заяа байгаад наранд гарахаараа заавал нэг хүн хутгалахыг нь яа. Харин тэр сайхан сэтгэлдээ готовдорж өвгнийг юун сайн хутгаар сийчэд хайчхаагүй. Төрөлхийн ойлггүй хүнд бусдын сайхан чанарыг үнэлэх сэтгэлийн өөдөсч байдаггүй бололтой. Горов соцнигмын үед Дорнод аймагт атамаан болж гав ойрынхноо чичрүүлж байсан Хярцан Тавхай гэгчэр 1983-аас 99 он хүртэл 16 жил шоронд ял эдэлжээ. Гэвч тэр 2000 оноос эхлээд анх удаа зөв замаар амьдрахаар шийдэж нэгэн байгууллагад ажилд орсон байна. Төдөлгүй тус байгууллагын жолооч Чулуун Сүх гэгчэр эвдэрсэн машина Орос ах нараар засуулахаар болсон бөгөөд дарга нь Ахмад настай Хярцан Тавхайг түүнд дэм болгохоор хамт явуулсан байна. Гэвч мань хоёр гарсан цагаас эхлээд л ах аятай дүү дуртай гэгчээр архийг шавгайга хандлаа ууж эхэлжээ. Тэд улаан өөдөд 3 хоногтой уяанасаа алдурсан нохоо шиг өөд уруугүй архитж эрхүний жаргал эзгүй хээр гэгчийг ёстой л нэг амтлах шиг болж. Орсуудаар машина засуулж вагонд ачуулчихад нааш буцхынхаа орой мань хоёр нэг шил Москавская задлан найрлсан бөгөөд сөүлдэ архиндаа халуурч нэг Орсыг панаалдаж арх авахуулаад мань гурав бүр хавт гарчээ. Энэ үед Чулуун Сүх аргагүй л тасарч хэсэгхэн унтаад авч. Төдөлгүй сэрээд харавал Хярцан Тавхай айж байхгүй, гамт архидсан орсон ч байхгүй байваа. Чулуун Сүх вагоны цонхоор толгойгоо цухуйлган согтуунүүдээр орчныг харавал Тавхай дүүцний дэргэд дэнжигнэн зогсож байснаа газар унаад өгхөнтер. Тиймээс тэр босч очоод Тавхайг чирч гулдран вагоны шатоор өөд гаргах гэж оролдсон ч хүчирсэнгүй. Харин ч бүр гар нь алдуурч Тавхайг доош алдаж орхисон байна. Тэгтэл Тавхай уурлан босч ирээд "Чи намайг шавхаатай хутгалаа" гэж агсарч гарчээ. Чухмын дээсэл хүн амны хэрэг гарах гогцоо гарсан бөгөөд Чулуун Сүх Тавхайг вагонд оруулаад орлон түлхтэл манер хажуудаа байсан гал командын Сүхийг шүүрч аваад босоод ирсэн байна. Гэхдээ Сүхний ирэр биш, мөрөөр нь далайсан бөгөөд Чулуун Сүх бие хамгаалахын тулд түүнтэй ноцолдохоос өөр аргагүй хүрчээ. Гэвч нэг л мэдхэд Тавхайн дагц Сүхэнд ярагдан цус насгарч байсан бөгөөд айсан Чулуун Сүх түүний цусыг угааж хөнжлөөр битүү ороогод орон дээр нь хэвтүүлжээ. Тэгээд өөрөө ч унтаад өгч. Төдөлгүй галт тэрэгч хөдөлж Чулуун Сүх өглөөс ирээд харвал Тавхай босч хөрвөөсөн шинжгүй яг өчигдрийн хэвээр байж. Тиймээс Чулуун Сүх согтуу толгойч нь яас их унтаж байх юм бэ гэсэн шүү юм бодоод хөнжлийг нь сүхтэл бэйн үхтлийн шинж ороод хөрчихсөн байхан дээр. Гарцаагүй хүн алчглаа гэдгээ мэдсэн Чулуун Сүх тайлгачийн хамаг хувцсыг тайлаад вагоны өндөр хүчтлийн трансформаторт хийчихч. Төдөлгүй галт тэрэг Дорнод аймагт ирсэн бөгөөд Чулуун Сүх Тавхайн цогцыг тэнд нь орхичхоод ганцаараа ажил дээр иржээ. Тэгээд дарагдаа хандж Тавхайх улаан үдэд үлдчихсэн. Нэг таньдаг Оростойгоо нийлж архитаа салдаггүй. Би яалтчгүй орхичхоод ирлээ гэж мэдэгдэжээ. Гэвч төдөлгүй галт тэрэгний өндөр хүчтлийн трансформатороос Хярцан Тавхайн цогц гарч ирж бөөн дөөлөнд дэгтгэн тэр. Ингээд Чулуун Сүх байцагдж эхэлвэ. Тэр бэр. Би түүнийг алаагүй. Бавгар сахалтай 2 Орос салаад өндөр хүчтлийн трансформаторт хийчихсэн. Тэр 2 Орос намайг цагдаад мэдэгдвэл алан шүү гэж сүрдүүлсэн. Тиймээс би дарагта Тавхай ахын тухай худлаа мэдээлсэн хэмээжээ. Түүний мэдүүлэг мөрдөн байцаалтыг уламж бодлиантуулж Хярцан Тавхайг алсан гих 2 Оросыг олохоор манай цагдаагийнхан Чулуун Сүхийг дагуулад улаан үдэд очсон байгаа юм. Гэвч тэр огт гим зэмгүй хэнийгэн Бавгар Оросыг гүтгэлтэй биш.
Сүүлдээ аргагүй нэрхэнд хэрэгэ хүлээсэн бөгөөд хярзан тавхаа үнэн хэрэгтэй өөрөө агсам тавьж сүхт ал айж байгаад өөрийнхөө үхлийг дуудчихсан бололтой. Гэвч шүүх чулуун сүхэд буруу өгч 10 жилээр ялсан бөгөөд муу хүн үхэх мөр өөрөө үхэхгүй хамт яваа хүндээ дандаа гай болж байх юм. Дөрөв. Аавын хаалгыг 2 удаа татаж авсан Хадбаатар аваргын талаар маш сайн мэдэх Засангийн нэг ажилтан доорх зүйлийг хүүрнэсэн юм. Та Хадаа аваргын хянагчаар ажиллаж байсан уу? Тэм гэхэд хэцүү, үгүй гэхэд хэцүү. Яагаад тэр билээ? Би Хадаа аваргыг яг гардан хариуцаж байсан хянагч биш л дээ. Гэхдээ нийтийг хамарсан томоохон ажилд ажиллагдах үед хянагч нар тэр манай ялтан, энэ манай ялтан гэж өмчрөхөд байдаггүй байл. Ялангуяа Засангийн нүүр царай болж байсан Хадаа аваргыг хэнэгэн хянагч минийх гэж өмчлөөд байх нь утгагүй шүү дээ. Ер нь альва шоронд нийтийн хоригдол гэж байдаг юм. Нийтийн хоригдол гэжт нь ямар хоригдол багтдаг юм бэ? Хадаа аврах шиг алдар цуутай бүх. За тэгээд олон танигдсан урлаг соёлын авиаснууд, цууд гарсан атманууд багтана. Хадаа авраг нэг удаа цасанд суусан зээл 130 машиныг мөрлөөд гаргаж байсан гэж ярьдаг. Энэ тухай мэдэх үү? Мэдэлгүй яах вэ? Нэг шин намайг жижүүртэй байтал Засангийн эргүүл хяналтын дарга орж ирээд галзуугны хүнсэнд явсан машин энэ хажуухан талд цасан суучихлаа. Хэдэн хоригдол өгөөч гэлээ. Би 5 хоригдол өгөөд явууллаа. Гэтэл эргүүл хяналтын дарга төдөлгүй буцаж ирээд саяын өгдөг 5 ялтан ч хариугүй хүч муутай юм. Очиж ядаргаанд орчихсон юмнуудыг түүж өгöd байхдаа яах вэ? Алив тэр Хадаа аваргыг дууд гэлээ. Тэгээд Хадаа аварга очсон. Тэр юрдөө ганц мөрлөж түлхээд л машиныг цаснаас гаргачихж билээ. Хоригдлууд ууланд мод хийж байх үед Хадаа аварга 240 бетон бариад л усанд явдаг байв. Яг л 210-ын бетон барьж яваа юм шиг огт дүүрдэхгүй. Нэг удаа түүнийг 240 бетоноор ус бариад ирж явхад манай нэг хянагч тосч очоод түүнээс юм асууж ойр зүрийн юм ярилцлаа. Бид холоос хараад л байв. Тэгтэл Хадаа аварга 240 бетонтой усаа түр газар тавиад ярилцах ёстой байтал бариаста чигээрээ 2 минут хэртэ зогсож байгаа юм да. 40 бетонтой усыг юм чинээ тоодоггүй хүн байсан. Мөн нэг удаа Хадаа аварга байшингийн дээвэр дээр асгадаг, зам тавихад ашигладаг замын хар гэдэг лагалтсан хар тосноос үхэр татаж гаргаж байлаа. Зам ангийнхан илүү гарсан замын хараа жалганд аваачаад хайчихжилтий. Тэгтэл нөгөөх нь зуны халуунд хайлаад тэр хайлмаг руу нэг үхэр яваад орчихгүй юу? Үхрийн эзэн 2 хүний хамт үхрээ татаж гаргах гэсэн боловч дийлсэнгүй. Тэгэд манай зоон дээр ирж тусламж хүсснээр Хадаа аварга нэг хоригдлын хамт очсон юм. Аварга маань цээжин биенийхээ хамаг ховцыг тайлж нүцгэлээдэлтэй арчихсан. Мянцсан утсыг 2 давхарлаж үхрийн борвоор оруулаад том сондуул руу жийж байгаад 1-2-3 гэж хашгираад л үхрийг замын хараас сугтатаад гаргаж байлаа. Жийсэн сондуул нь орвонгоор булга үсэрснийг бодоход ямархан хүч гаргасан нь ойлгомжтой байгаа биз. Үхрийн эзэн Хадаа аваргад баярснаа илэрхийлээд шимийн арх 10 литр тарг өгч байлаа. Ер нь Хадаа аварга халахын шоронд хүч бираараа гайхагдж явсан хөө. Хадаа аварга хоолыг ёстой цөлж өгдөг байсан биз. Тэр мэдээч. Ууланд мод хийж байх үед бууц хийж идэх дуртай байсан. Дунд гарын шаазан шиг том бууц хин. Бид тэр буузнаас нь 2-3-ыг идээд л цадчих. Харин Хадаа аварга 10-20-ыг идчихдэг байлаа. Харин сүүлдээ хоолнд жаахан тааруухан болсон. Зөвхөн хоолнд муу болоо зогсохгүй, үүдэн шүдэн унаж үснийх нь буурал нилээд нэмэгдсэн. Ер нь өөрийгөө сулдж байгааг мэдэрдэг байсан. Ямар сайн даал миний нас явж өглөө. Насаа дагаад бэр хүч хүртэл барагдах тийшээ хандж байна. Шоронгоос гараад хотоос захтуу газар аж ахуй эрхэлж амьдрна. Одоо амьдралаа бодох цаг болсон. Гэхдээ хэдэн жил зодоглох юмсан. Эд сайхан үе энэ айхтар савнд өнгөрөөчгөөгүй болч 2-3 жил төрүүлэх боломжтой л байсан юм гэж ярьдаг байл. Аваргыг шоронд байх хавар аймаг ороод буцаж явсан сумын нэг албан хаагч
Машинтай явж байтал нэг лүглгэрээр төмөр зам голлоод алхаж явна гинэ. Ойртож очиод машиныхаа цонхоор хартал хадаа авраг байж. Манер машины дугуй олгоо хаймар ар нуруугаараа хидрээд хоёр гараараа сунгаж татаад явж байж л тий. Нөгөө албан хаагч түүнээс та над хаймараа сунгаж татаад дасгал хийж байгаа юм уу? Арай өөр юм олдохгүй байна уу гэж асуухад миний цусны даралт ихэсдэг болцоход байгаа юм. Бас жаахан хавагнах янзтай болчихлоо. Шоронгоос гарвал наадамдаа зодоглож хиймрос эргэндэ. Бэлтгэл жаахан хийх хэрэгтэй байна. Даанч ноцолдох хүн олдохгүй юм. Дэмээл ургаа мод тэрч аваад хий димээ бэра гаргах юм гэсэн гэдэг. Түүнд одоогийнхоор бол нөгөө бэлтгэл хангагч гээч нь байхгүй байж л тий. Та түрүүн Авраг Хадбаатар агсанд манай бүх хянагч нар сайн байдаг байсан гэж ярьсан. Тэгтэл зүүн хараагийн шоронгийн Доргой Гамбаа гэгч хянагч тэр хадаа авраг гэгч нь миний гар дээр ирсэн. Тэгвэл ёстой шүүсийг нь шахах юмсан гэж занаж байсан гэдэг. Энэ тухай та дуулж сонссон уу? Тийм. Доргой Гамбаа гэж нэг өнгөрөө юм байсан юм. Энэ хянагч хадаа аврагыг зандаг байсан нь үнэ. Гэвч аврагын маань аз шаваасан ч юм уу түүний гар дээр очих хувь тохиогоогүй. Ер нь Доргой Гамбаа гэгч хянагчийг ээлжинд гарахад зүүн хараагийн хоригдуу чичирдэг байсан гэдэг. Доргой Гамбаа мэдээ орсон цагаас эхлээд л мянган хоригдлын өмнөөр ихэмсэг байдалтай алхах шоронгийн дарга эцгийгээ бишрэн шүтдэг болсон гэдэг. Тэгээд л эцгийнхээ ширийг хатаахаар шийдсэн байх юм. Тэнгэр нь хүртэл баргар юм шиг санагддаг зүүн хараагийн шоронд олон эрсийг бөөнд нь тамлах аимшигт яргаллын салхийг үе дамжсан цуут хуйг Доргой Гамбаа анх хагалсан юм шүү дээ. 1980-ад оны үед зөвхөн зүүн хараагийн шоронд биш бусад хориг хангуудаар Доргой Гамбаагийн нэр цууратаж эхэлсэн. Манай дарга хүртэл хот руу удирдах ажилтны зөвлөгөөнд сууж ирчихэд зүүн хараагийн шоронд хоригдлуудыг гарамгаа удирддаг Гамбат гэдэг сүрхий хянагч байдаг. Та нар энэ хүний туршлагаас суралцах хэрэгтэй гэж үүрэгдэг байлаа. 1984 онд Монгол улсын дээд шүүхээс давтан буюу 3 жилээр дээш ял оноосон бүх хэрэгтэн чанга дэглэмтэй хорих ангид хорь суугаа гэсэн тогтоол гарсан юм. Үүний үр дүнд ганц худгийн мөрдөн чангагийн хоригдлуудаар дүүрч төлөлгүй тэд майнд зүүн хараа дүүрэн гисэн шоронгууд руу мөглөнгөөр илгээгдсэн. Арын хаалгатай майнд анхны хэрэгтэн буюу азтай дүүрэн адгийн болоод хувьгүй ялтангууд нь зүүн хараа руу ажигдж байлаа. Чухам энэ үеэс эхлээд л зүүн хараагийн ялтнуудын дунд Доргой Гамбаагийн ээлж гэдэг айж хулгансан үг сонсогддог болсноос гадна ахлагч Гамбаа шиг амар овгор хуйг зүүн хараагаас өөр газар байхгүй гэх яриа газар авч билээ. Соц нийгмийн үеийн шоронгуудад азтай амьдгар азгүй там рууга тонил гэдэг бичигдээгүй хууль ноёрхож байсан юм шүү дээ. 1980-ад оны үед зүүн хараагийн шоронд Игор гэгч харгас хянагч албахааж байсан юм. Тухайн үед Игорын дэглэм гээч юм гарч ирсэн. Харин Доргой Гамбаа хянагч болсноор Игорын дэглэмийг устгаж оронд нь Гамбаагийн дэглэм гэгчийг бий болгосон байгаа юм. Ямар сайн даал манер хүүхэн хүчиндэж шоронд ороод байдаг Авраг Хадбаатар манай хараагийн шоронд ирээсэ нэг сайхан зодох юмсан гээд алгаа өрөөд шүлэнгддэг байсан гэдэг. Гэвч халахын заяа түшсэн ч юм уу хадаа авраг түүний гар дээр очиж уйлаа үзээгүй. Өнөөдөр Доргой Гамбаа гэгч нь хаана яваа юм бүү мэт. Ардчлал, хүний эрх, зээл тусламж гэх мэтийг л ярьж суудаг ялтнуудаар дүүрсэн зүүн хараагийн шоронд лав байхгүй. Уучлаарай. Танаас нэг эвгүй зүйл асууя. Ялтнууд өшөрхөж хорссон хянагч нартаа их эвгүй хоч хайрладаг гэсэн. Нууц биш бол энэ тухай ярихгүй юу? Нууц мөн болохоор би ярихгүй байж болно биз дээ. За худлаа. Тоглосон юм. Нууцад байх юм юу байхад? Зарим хянагч нарын хоч нь тэртээ тэргүй илэрхий болчихсон. Өөрөө ч түүнийг мэддэг байсан юм чинь. Зарим хянагч бүр 3-4 хочтой байлаа шүү дээ. Миний үед буюу 1980-ад оны үед халахын шоронд мангар улаан даваад орж, унгараа жамган, эхийгэ алмар батсөх, хүүхний салтаа Болдбаатар, умалцдаг улаан даш чирв, гүүний умдаг Инх Баатар, үнэний дилэн сүх балсан, нохон жогорхоо Бат Эрдэнэ гэх мэтийн эвгүй хочтой хянагч нар зөндөө байлаа.
Хэрвээ эднэр ялтнуудынхаа сэтгэлд хүрч ажиллаж чадаж байсан бол ийм эвгүй хоч авахгүй шүү дээ. Ер нь тухайн үеийн ялтнууд өшөрхөж хорсон хүнээ бүсгүй хүн охин малын нууц эрхтнэр хочилж баг таваа хангадаг байсан юм. Тухайлбал Энхбаатар гэгч хянагчийг гүүний умдаг гэж шоолохын оронд азарганы сэлдий гэж хочилбол магтан дуулсан хэрэг болно. Мөн тухайн үед ал гэдэг хоч эд модонд орж байлаа. Хулгайчууд бие биенээ занаж зүхэхтэй хүртэл муу алам минь гэдэг байсан. Тийм ч учраас дургийг хүргэсэн хянагч нарыг ерөнхийд нь ал гэж доромжилдог байлаа. Магадгүй би ч бас заримдаа хэн нэгний дургийг хүргээд ал гэж доромжлуулж байсан болов. Харин 1990 оны хоригдлууд цаг үеэ дагаад хянагч нартай хоч өгөхдөө бүсгүй хүн охин малын эрхтнээс ангиж ирсэн. Үүний оронд мангас, чөтгөр, амьсгаа, үхтэл гих мэтийн хоч өгдөг болсон. Ганц худгийн урьдчилан хорих төвд чөтгөрийн бөөс хочтой нэг хянагч саяхан болтол алба хашиж байлаа. Ялтан гэж төрөх хугацаагаар эрхээ хасуулсан л болохоос биш бид нээлжил мах цувсан төрсэн хүн шүү дээ. Тиймээс хянагч хүн бол ялтнуудаа шаардлагатай үед хайрлаж чаддаг байх ёстой. Дандаа л загнаж зандраа зодож нүдэд байж болохгүй. Зарим үед эр хүний чанар нэнжин сэтгэл гаргах ёстой. Ингэж чадсан хянагч нар ялтнуудаа хүндлэгдээд л явж байдаг. Харин чадахгүй нэг нь хүүхний салтай, нохоон жогорхоо гих мэти хоч авахаас яах билээ. Ер нь хянагч ялтан хоёр бол өстөн дайснууд биш шүү дээ. Харин онцгой дэглэмийн шоронд бол өөр байдаг. Эндхийн хянагч ялтан хоёрыг ажиглаж байхад өстөн дайсан хоёр нэг дор амьдарч байгаа юм шиг л сэтгэгдэл төрдөг. Онцгой дэглэмийн шоронд 20-30 жилийн ялтай. Хизээ гарахаа мэдэхгүй хүмүүс хутга шүвгээр зэвсэглэж явдаг нууц биш ээ. Наранд хизээ гарах нь мэдэгдэхгүй, амьдрий гисэн итгэл байхгүй, ийм болчихсон хүмүүс тэнд байдаг. Ер нь онцгой шорон гэдэг байх ёстой юм уу үгүй юм уу гэдгийг манай хууль хяналтын байгууллагууд бодох асуудал. Яагад гэвэл онцгойд хоригдож байгаа ялтнуудыг рецидив хүнд гэмт хэрэгтнүүд гэж үздэг юм. Үүнээс болж хянагч ялтан хоёрын дунд эвлэршгүй дайсан мэтийн үзэл бодол бий болдог. Энэ ч утгаараа ялтан хянагч хоёроос үүдэлтэй том хэрэгүүд ихэвчлэн онцгой дэглэмийн шоронд гарсаар ирсэн. Ер нь онцгой гэж онцгойлж үзэх шаардлага байхгүй гэж хянагч дарга нар ярьдаг. Жир, чанга, тэгэд гяндан олон дамжлага байх шаардлагагүй. Гадаад орнуудад ч ийм л байдаг гэсэн. Гэвч монголчууд олон шат дамжлаганд айгүй дуртай. Яагад гэвэл дарга улс болохоор дарга нарынхаа тоог ихсгэх гэж олон шат дамжлагтай, олон жижиг шоронтой байхыг хүсдэг бололтой. Монголд нийтдээ 6000 гаруй хоригдол ял эдэлж байна. Ердөө 1000 хүнтэй 6 том шорон байхад л хангалттай. Тэгтэл 100 яманд 60 ухна гихчээр 2 сая хүнтэй Монголд 20-30 шорон байна шүү дээ. Үүн дээр аймагуудын мөрдөнг тооцох юм бол 20-30-аас илүү гараад явчихна. Тава. Соц нийгмийн үед хятад иргэдээс Монголын шоронд хятад ваанжил, хятад гаанжуур, дөөфүү гих мэтийн 10 гаруй хүн ял эдэлж байжээ. Гэхдээ эд нарын ихэнх нь тагнуул туршуулын хэрэгээр ял сонссон байдаг. Харин 1990 оноос хойш хятад иргэд халахын шоронд залрахта хулгай, залилан, зодон, дээрэм, танхаан хэрэгээр л ял эдлэх болсон. Тэдний нэг болох шар будлан хэмээх монгол нэртэй хятад ир 1992-оос 2004 он хүртэл залилангийн хэрэгээр 12 жил шоронд суусан нэгэн бөгөөд саяхан 46 наснда хайласт хавцаа таалал төгсчээ. Тэрбээр 2004 онд шоронгоос суллагдаад хуваараа аж ахуй бизнес эрхэлж чамгүй хөлжсөн юм байх. Төвөнийг шоронгоос суллагдмагц хаанаас ч юм бэ? Генет их мөнгө орж ирж мань хүн шууд л бизнес хийгээд эхэлсэн гэдэг. Залилангийн хэрэгээр шоронд орсон хүн ийм л ашигтай байдаг бололт. Харин хүн алж хүчин хийгээд шоронд орсон хүн шодооноос цаашгүй нүцгэн бий шоронгийн ноорхоо хувцас хоёроос өөр юу ч үгүй хоцордог бололт. Шар бутлан 12 жил тасралтгүй шоронд суухыг бодоход
Хадгаламж банкны чимэд цэрэн шиг их хэмжээний мөнгө тоншсон бололтой. Гэхдээ олон жил шоронд суухдаа биш, суллагдмагцаа Евгенид их мөнгөтэй болчихсон нь цаанаал нэг учирт. Энэ утгаараа манер бусдын өчтөчнөө сая төгрөг залилсан банкны цолмон Чойргийн дүгрээ нараас илүү дотуур тамиртай нэгэн байсан бололтой. Бүхнийг зоосны нүхээр хардаг хятад хүн болохоор арга байж үт. Харин манай банкны цолмон Чойргийн дүгрээ нар шоронгоос суллагдмагцаа юу ч идэж уугаагүй юм шиг хоосон царайлж явсаар дахиад л хэн нэгнийг сэгсэрчигдэг. Тэгээд баахан идэж ууж аваад улаан ойл царайлаад дасал болсон шорондоо буцаад ордог. Тэдний хажууд заллингийн хужаанууд арай л өөр байдаг бололтой. За энэ ч яах вэ? Хамгийн сонирхолтой нь шар бодлонгийн оршуулга их өвөрмөц болж өнгөрчээ. Түүний оршуулганд оролцсон нэг монгол залуу ярихт. Бодлонгийн авсан дотор баахан мөнгөнд дэвсгэрт хийсэн. Гэхдээ тэр нь зургийн дэвтрийн цаасны хэмжээтэй далбайсан том хуурамч дэвсгэртүүд байсан. Чингис хааны зураг бүхий 20 мянгатын дэвсгэртийг компьютераар дуурайлгаж хийхээс гадна Жорж Вашингтоны зурагтай Америк доллар, Мао Зэдоны зурагтай юаныг дуурайлгаж хийсэн байлаа. Энэ нь хятадын эртний заншил юм билээ. Тэрхүү хуурамч дэвсгэртүүдийг талигач хойд насандаа хэрэгэлдэг юм гин. Үүнийг тамийн мөнгөн дэвсгэрт гэж нэрлэдэг юм билээ. Талигач бодлон амьд ахуйдаа асар их мөнгөн дунд эргэлдсэн хүн. Үгсэн хойноо бас л мөнгөн дэвсгэрт дунд умбаж байна гэсэн үг. Ямар азтай хүн гэхээр ийм байдгийн болоо гэж ирээд л уулга галтсан юм. Төвний яриа үнэхээр үнэн бололтой. Албан болоод ховийн ажлын шугамар хятад олон жил амьдарсан өөрийгөө хятад судлаач гэж өргөмжилдэг нэг хүнээс энэ тухай асуухад тэр үнэн шүү. Хойд насанд хэрэглэх мөнгийг хятадууд анх санаачилсан юм. Хятадууд үхэгсдийн ертөнцийг манай энэ хорвоотой адилхан гэж итгэдэг сонин улс. Ямар сайн даал үхэх төгсөн хөгшин л ухаан хамаг мөнгө авсандаа зарцуулж хачин гой авс хийлгээд дотор нь орж байн байн хэвтэж үздэг гэж байгаа. Үгсэн хойноо тансаг авсан дотор их л гой байна гэж хийсвэр мөрөөдөж байгаа нь тэр гэсэн юм. Мөн Бээжин рүү явж наймаа хийдэг нэгээр ярихтаа. Хятад хэн нэгэн хүн нас барлаа гэж бодоход ар гэрийнхэн дэлгүүрээс баахан хуурамч дэвсгэрт авч худалдаж авдаг. Энэ дэвсгэртийг өөд болсон хүмүүсийн буйны ажил зориулагдсан тусгай дэлгүүрт зардаг юм билээ. Мао Зэдоны зурагтай юан байхаас гадна Америкийн ерөнхийлөгчийн зурагтай долларч бас байдаг. Эдгээр хуурамч мөнгөн дэвсгэрт дээр хятадын буг чөтгөрүүд гигантнуудын дүрс байхаас гадна Джон Кеннеди, Джон Леннон нарын хөрөг хүртэл байдаг. Тэрч байтугай янз бүрийн тансаг хоолны зураг байдаг. Энэ нь ямар учиртай вэ гэвэл үгсэн хойноо тамийн мөнгөөр тансаг хоол худалдан авч идэж болно гэсэн санаа. Тэдгээр мөнгөө тэгээд 20-50 ширхгээр багцлаад гялгар утанд хийчихсэн байдаг. Нэг хүний оршуулганд 4-5 боодол мөнгө ордог юм билээ. Хэдийгээр эдгээр мөнгө бэлэг дурсгалын зүйл шиг харагддаг ч хятадууд ихэд чухалчлан үзэж үгсэн хойноо хэрэглэнэ гэдэгт үннээсээ итгэдэг. Тэрч байтугай бие биенээ хөнөөх зориг агуулсан хятадын мафууд энэхүү тамийн мөнгийг нэгэндээ илгээж таашаал авдаг гэж байгаа. Өхөксдийн мөнгө хүлээж авсан цаад хүн нь өөрийгөө дэндүү муухай доромжлууллаа гэж ёстой боож өгөх шахдаг гинлээ. Гэсэн юм. Хятадууд ийхүү үхэхтэй хуурамч мөнгөн дэвсгэртийг шүтэн биширдэг болоо. Япончууд хэн нэгнээ оршуулгахдаа хачин гой хувцс өмсдөг ажээ. Тэрхүү хувцс нь мөн л хуурамч бөгөөд талигаачдын буйны ажил зориулагдсан тусгай дэлгүүрт зардаг аж. Цаасаар хийсэн уг хувцсыг барьж үзэхэд яг л даав шиг байдаг бөгөөд харамсалтай нь ганц хоногийн ч эдэлгээд аахгүй. Ёстой л хөдөлгөөнгүй болсон хүмүүст зориулагдсан хувцс ажээ. Нэг монголоор Японд очоод хачин гой өнгө зүстэй тэгсэн мөртлөө үнэмшмээргүй хямдхан үнэтэй уг хувцсыг харамгацаа ихэд олзуурхад эхнэр хүүхэдтэй нэлээд хэдийг худалдаж аваад чемданда хийчихч. Тэгээд нутаг буцах үед нь хамт явсан хүн нь Япон дэлгүүрээс юм авахгүй юм уу гэхэд манер би аль хэдийн аваад далд хийчихсэн. Энд харин хувцс хунаар их хямдхан байдаг юм байна. Болдгсон бол эндээс хувцс зөөж Монголд аваачиж дамлах юмсан химээч. Цаад хүн нь ямар хувцс авсныг нь сонирхож үзтэл
Бүүцэгт өгсөн хүний хувцас аваад жоорлчихсан байж. Ингээд боон инээдэм ханаадан болж мөнөөх өгсөн хүний хувцасаа хог дээр аваачиж шатаасан гэдгээ.